За эхэлсэн байна. За бүгдээрээ минь амар байна уу? За өнөөдөр язгуур мөнх өртөө төрийн бас байгуулгын ээлжит лайваар бид Эрдэнэгүйг охин Янжмын хамт урьсан. За би юуны өмнө зочдоо танилцуулъя. За Эрдэнэгүй бол Бүрээзийн хүүхэлдэйн үлгэр театрын уран сайхны удирдаач. За 1988 онд Ленинградын театр урлагийн сургуулийг төгссөн байна. Тэгээд тэр түүнээс хойш Намсраевын нэрэмжит Бүрээзийн театрт ажиллаж байгаад 2000 оноос хойш энэ хүүхэлдэйн театрт одоо уран сайхны удирдаачаар ажилласан байна. За энэ хоорондоо 1997-оос 1999 онд Нью-Йорк хотын Ла Мама театрт бас жүжигчнээр ажилласан байна. Тэрнийг мартаад байна шүү. Тэгээд бас 1997-оос 2000 онд аспирантурт бас суралцсан байна. Тэгээд Оросын алтан маскыг 3 удаа хүртсэн. Энэ сайхан манай авьяаслаг жүжигчин байна. За тэгээд охин Янжим 8 настай 2 дугаар ангийн сурагч. Тийм ээ Янжима. За та хоёр юу үзэгчдээ мэдлэх үү? За тэгье. За сайн байна уу? Ах түсээ. Монголчууд маань өнөөдөр бас тийм нэг сайн баярын өдөр болж штэ. Хамаг монголчуудын эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөр та бүгднийг амарчилж байна. Тэгээд манай Бурят улс бас л Монгол үндэстэн, Монгол туургатан нэг хэлтэй, нэг соёл заншилтай. Тэгээд бие бие бүгдийн их л юм ойлголцох хэрэгтэй шүү дээ. Нэхэлтэй хүмүүс хадаа. Тэгээд аюулгүй нэг жоохон ялгаатай боловч бүгдийн бүгдээр яг монголч шүү дээ. Тийм. Тэгээд энэ миний хажуу сууж байсан манай охин Чагтар Бадам хоёрыг дууруулсан. Тийм үү? Тэгээ өнөөдөр их сайхан үлзий тэмбэрэлтэй сайхан өдөр ингээд бид нар яг Янжмыг оруулаад ингээд дээр нь одоо яг энэ манай өсвөр үе тий монголчуудын залхамж халаа яаж өсөж торинж байгаа. Тэгээд одоо яг тэднэрт одоо ямар хувь нэмэр оруулж Эрдэнэгүй одоо дамжуулаад ямар хувь нэмэр оруулж байгааг бид ингээд ярилцахаар ингээд цугласан их завшаантай хэрэг гэж би бодож байна тий. Тэгээд миний нэг асуулт байна. Та дандаа гэртээ дандаа бүрээдээр ярих уу? Эсвэл орсоор бас ярих уу? Одоо юу? Тэ, ер нь гэртээ. Юу гэртээ би бүрээдээр ч ярина, орсоор ч ярина. Тэгээд манай нөхөр орсоор ярьдаг ч тийм. Бүрээд ч орсоор ярьдаг. Тэгээд би нэгэл манай ээж 82 настай бүрээдээр ярьдаг. Манай айлгуугаар ярьдаг. Манай нутгийн. Тэгээд энэ охиныгаа би бурят хэлэн сурахын тулд бурятаар гээд ярьж гээд яадаг хэлдэг. Тэсээ тэгэл бүх хэлсэн юм ойлгож хэлдэг шүү. Тэгээд саяны гээд бас энэ манай бурят ийм ийм байдалтай болсон сургуульд цэцэрлэгтэйгээл залуу ус багжуулж нь дандаа орсоор яриад орс хэлээр хичээлээ үзээд гэртээ ирээд мөдөөрөө бас дандаа гээд орсоор ярина. Тэгээд энэ манай бурят улсын нэг проблем шүү дээ. Хэл алдагдаж байна. Тэгээд энэ тэндээс тэгээд асуудлууд гарan тэгэл хашгирах хүмүүс чинь заан бурят хэлээ дэмжээд бурят хэлээ сэргий сурталчлая гэх мэт тийм нэг хашгираанууд ярианууд тэгэл дуулддаг. Тэгээд энэ чөлөөтэй цагт би зурж хэлээд тэгэл энэ охиндоо гээд дуу оруулж
чагдар багын хоёр гэдэг би бодлоо. Хоёр нэг амьд нэг хөөрхөн хоёр хүүхдүүд. Тэгээд Харин тийм. нэгэн монголоор гэж тарж ил монголчуудын сэтгэл зүрхийг татаж авсан. Тэгээд надруугээд комментнууд ивчлээ. За их баяр хүргэж байна амжилт хүсье. Хэдэн тэгээд цаашдаа гээд ангиудыг гаргаж ил байгаарай гээд тийм нэг зориултнуудыг над явуул. Тэгээд би цаашаа гээд бас зохиож хэлсэн. Энэ Бадам Чагдар хоёрын учрнуудыг. Тэгээд энэ талаараа хиймүүдээ би миний бодоход л нэг нэмэр оруулж байх шиг л байна. Тэгээд театртаа бас бурят хэлнээр найруулна жүжигүүдийг. Тэгээд та мэдэж штэ манай бурят улсад олон аймагуд тэгээд аймагаараа гээд өөрснийгөө тийм аялалгуудтай шүү дээ. Тэгээд Түмний бурятын өөрснийн аялалгуудтай Ирхүү бурят өөрснийн аялал ага бурятууд чинь бас өөрснийн аялалгуудтай манай Сэлэнг бурят Сартул бурят чинь бас өөр аялалгуудтай тэгээд манай яриа хав Монгол яриатай тийм нэг дөхөв ажиллахгүй тэгээд бидний чинь монголчуудаа хав монголчуудаа сайн ойлгодог монголоор сайн ярьдаг. Тэгээд минийгээд бас мэдрэмж гэх юм уу дэлхийн бүх монголчууд энэ одоо юм сүлжээгээр гэх юм уу интернетээр тийм хамтарч тийм юу хуралдаж бүхэн асуудалнууд хариу бүдэрч хариу олж бие биедээ ойрхон болж бие биедээ мэдэлцэж байх тийм хэрэг байна. Тэгээ танаа энэ зохиосон язгуур мөнх өртөө бас хэрэгтэй тийм нэмэр оруулж байхын би одоо л гэдэг юм мэдэж байна. Тэгээд цаашдаа хамтарчл тийм ажиллагаа хийдэ гэж би бодож байна. Харин тийм байна. Тэгээд манай залуучууд энэ сургуультай бас дандаа орос хэл үзэн. Тэгээд зарим сургуульд бурят хэл гэж байдаг. Бурят хэлний хичээл гэдэг. Тэгээд энэ манай охин 29 дугаар бурят гимназид явдаг. Тэгээд нэг хангаас эхлээд монгол хэл хичээл үздэг. Тэгээд монгол гэж бурят монгол гэлээ. Тэгээд зарим сургуульд бас монгол бичиг үздэг юм байна. Тэгээд би тэрнийг сайн мэдэн. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн. Сайн байна. Йоо за сайн л орж ирлээ. Тэгэхээр ер нь бол ягна хайлмагт ингээд одоо монгол хэлээ сурах тий одоо халимаг аялахдаа бурят аялахдаа монгол хэлээ сурах юм одоо хичээл зүтгэл санаачлага ингээ өрнж байгаа надад бол маш их сайхан санагдаж байгаа л та. Сүйд харамсалтай нь одоо ингээд залуучууд би ингээ зөндөө одоо улаан ud явсан. Тэгээд бурятаар ярьдаг хүмүүсүүд их ховор дандаа орсоор ярина. Тэгээд би хазгаа мөрийн орсоор ярих гэж хичээн. Тэгээд халимагт явж байгаад бас ингээд 17 онд би халимагт очсон. Залуучууд ерөөсөө халимгаар яриа. Тэгээд халимаг монголоор ярихгүй байсан. Түүнээс хойш одоо ингээд сүүлийн 1-2 жил дээр бурята хэлээ сурах, халимаг хэлээ сурах ингээд санаачлага их өрнж байна. Энэ маш сайн. Нөгөө хоёр маань хайчих. Харин тэглээ хүлчинд нэг л болохгүй яачлаа. За тэгээд өнөөдөр бид нар одоо Чагдар Бадбаа хоёр хүүхдийн киноны эзэдүүтэй уулзч байгаа. Тэгээд нөгөө хоёр маань дахиад ороод ирэх байх гэж найдаж байна. За тийм гот хэдүүлээ ярилцлага үргэлжлүүлнэ. Тэр их гоё кинонод болсон билээ те монгол хэлтэй. Тэгсэн. За орж ирж байгаа шиг байна. За. Мано.
Байна уу? Олон сая орж ирсэн. За тэгээ нөө яг энэ буряд юу что мне надо? За болсон. аа за. А? Та орж ирсэн. Байна уу? Байна. Байна. За. За тэгээд би нөө ярьжсэн чинь алга болчлоо. Тэгээд энэ халимаг бүрээд залуучууд маань энэ юу монгол хэлээ сурж байгаад их юу надад бол их таатай санагдсан. Тэгээд энэ ялангуяа энэ бага насны хүүхдүүдийг одоо яг хэлээ өөрийн төрлөختөө одоо яг монгол хэлээ сонирхоход та хоёрын бүтээсэн энэ Бадма Чагдар хоёрыг их нөлөөлж байгаа шиг байна. Тэгээд маш хөөрхөн энтүүтэй юм хүүхэлдэйн кино болсон. Тэгээд манай яг монголчуудад бол маш их таалагдж байгаа. Тэгээд энэ одоо хүүхэлдэйн кино маань цаашлаад халимаг болон өвөр Монгол руу бас ингээд их тархах байхаа гэж би найдаж байна. Тэгээд бид нар бол одоо ингээд энэ түгээлтийг хийхэд бол тусалнаа. Тэгээд танаас би дараагийн асуултаа асууя. Яагаад та инженеэр дуу оруулъя гэж шийдсэн юм бэ? Та яагаад энэ мэрэгжлийн насанд хүрсэн хүн сонгоогүй энэ янжмыг сонгосон бэ? Би бол гэртээ энэ карантины үед хөл хорооны цагт чөлөөтэйгээр суугаад тэгээд энэ зураг зурж эхлээд тэгээд энд харсан чи тэгэл хөөрхөн хоёр нэг дөрүүд гэж би болсон. Миний хажуугаар ихэнх гинтгэн гэл санаамаар их янжмаа явчихсан. Янжмаа шүрж байгаа загсаар. За чамаага энд дуу оруулъя тэгсэн чи тэгсэн чи аяар гэж хөрхнөр гэж дуу оруулсан шүү дээ. Тэгээд маш их таалагдсан надад. Энэ өөрөө дуу оруулахдаа дуртай байсан уу? Тэгээд дөрөнд нэгэд хоолой нэгээс гоёор гэж таарсан. Харин тийм маш их таарсан тийм. Янжим дуу оруулахдаа дуртай юу? 그 янчам치 Дуу оруулахдаа дуртай юу? дуртай. Яг аль дүр нь илүү таалагдж байна. Янжимд өөрт нь Бадма байхгүй юу? Чагдар гоё юу? хамаагүй нэ тэг чагдарчод яа бадарч. Яга байхгүй нэ. Тэгээд энэ эхлээд би анх 1-р ангийг үзчихэд энэ мэрэгжлийн жүжигчин дуу оруулсан байх гэд бодсон. Тэгсэн чинь сансан штэ. Жүжигчин дуу оруулж яана. Тэгээд хүмүүсийг гайхаа энэ 80 настай хүүгш охин хоёр янжим том болоод жүжигчин болох уу? Ямар мэрэгчлээ болох вэ? Багш. Юуны багш болох вэ? бүх юмыг багш болно. Жүжигчин болоосоо гэж бодож байна уу? Эсвэл өөрийнхөө мөрөөдлөөр яваасаа гэж бодож байна уу? Тэгээд өөрөнгөө л санаагаараа явъя. Би бодож байна. Явсан дээр гэж бодож байна. Энэ та одоо энэ одоогийн байдлаар нэг 4 анги хийсэн байна уу? 4 тий. 4 анги тий. Тэгээд тавдах нь нөгөөдөр 31-нд бас бэлэн болно. За. Яг шинэ жилийн өмнө.
31-нд тэгээд үзээрэй. 그 шинэ жилийн дугаар гарах нь шүү дээ. За бисэн сэдвэний бас л шинэ жил Чагдар Бадан 2 гадаа гараад гарцаа гаргаад тэгээд үе гэж амарч байна. Тэр одоо ингээд юу таны үгийн сонголтууд одоо энэ яг хүүхдүүдэд тохирсон байдлаар үгийг маш зөв сонгосон байсан. Тий. Энэ таны одоо ажлын туршлагатай холбоотой юу? Та яг яаж одоо тэр хүүхдүүдэд тохирсон байдлаар тэр хэлэхэд амархан мөртлөөсөө их юм монгол хэлийг юм хүүхдүүдэд дөхөө байдлаар сонгож чадваа. Тэгээ надад бас ийм асуудал тавьсан хүмүүс. Би бас бага насандаа иймэрхүү л очирт орж явсан тийм энэ нусаа унжуулаад нусаа төсрий. Бага насны л явдал шүү дээ. Ингээд зориуд яваагүй гэл тэр бага насны очрыг л санагдсан. Тэгээд тэрнийг л сэргээж л тэгээд манайхан гэдэг тэр чагдрын ярьж ийсэн энэ манай аялгау манай сартуул борядуудын аялгау ингэж ярьдیں۔ Тэгээд би худлаар ярихгүй манай хамаатан манай нутгийн Зэд аймгийн нутгийн сартуулчин нэг энийг сонсоод ихээр гээд инээдэг. Тэгээд худлаа зохиоч тийм юм яагаагүй бичээгүй шүү дээ. Тэг үнэн юм хөөсөн. Тэгээд тэр бадан чинь тэр хори моряд аялгаар гээд ярина. Тэгээд манай ах ингээд асуудаг шүү гээд. Энэ хоёр чинь энэ хоёрын яриа юугаар ялгаатай юм бэ? Тэгээд би тэр ялгааг нь бас ингээд тайлбарлаж өгдөг. Энэ ийм ингэж ярьдим энэ чи ингэж юм ялгаатай юм гээд. Тэгээд хори моряд чинь сар гэдэг манайх чинь сартуунд сар гэдээ ярина. Сарыга сар борядууд хори борядууд чи хар гэнэ. Манайх чинь сайхан гэд хэлнэ те. Сайхан гэд. Хори борядууд хайхан гэд ярьдаг. Энд чи мүс гэн мүлхэн гэнэ. Тэгээд цус гэнэ шуухун цас гэхэд борядууд чинь саахан гэд ярьдаг. Тиймэрхүү нэг ялгаатай байдаг. Тэгэд манайхан тэрнийг ойлгож авсан. Тэгэд өөрөө их хөөрдөг тэр бичлэгт орохдоо бас инээд нь хүрдэг. Тэгээд дөрөв ангид ороод дуу оруулж энийг хуу санаанд цээжээр санаж аваад тэгэл гэртээгээд өлөөнөөс эхлээл тэрнээ давтаал гэдэг ярьж явдаг. Тэрнээс хөөрхөн гэдэг. Товаагаас таныг хүмүүс үдчихэж байна. Привет из Това гинэ. Ханаас хэн? Товаагаас хүмүүс үдчихэж байна. Күдээр ямдаа. Бидний ярилцсан шууд явж байгаа болохоор тий. За. Баярлаа. Икэ. Товаагаар сайн байна уу гэдэг. Икэ гэдэг. Товаад очиж хүүхдийн театрт нэг жүжиг найруулсан. Тэгээд товаад бас найзууд байгаа. Хоёр удаа тэрээр явсан. Бас тийм хүндэтгэлтэй ард түмэн ховцос хонор юм хуу яг Монгол штэ. Тэгэд ярихдаа юугаар түрк хэлээрээ ярина. Тэгээд зарим өгнүүд Монгол өгнүүд тэгээд бас гээд гараад ирдэг. Эдгээр чи одоо юу манай одоо их Монгол те их Монгол улсын яалтчгүй нэг. Тийм. Товаануур чи бас л өөрснөө тэгж ярьдаг штэ. Тийм. Манай одоо их жанжи сүбэдэ те одоо сүбэдэ энэ чи үнээр
Нэрийг бас дээргээд өргөд явдаг. Хөшөөй босоо хийсэн ботхоосон хэн Сүгдээ Баатартай зориулсан. Тэгээд одоо байсан Шойгу байна шүү дээ. Шойгу. тий, Шойгу байгаа. Шойгу ч бас туваа хүн шүү дээ. Тий. Өнөөдөр туваа хүмүүс нь их бахархдаг. Манайх морядууд ч бас их бахархдаг шүү дээ. Шойгугаар. Тий. Тэр манай нөгөө мөнх язгуур мөнх өртөө гэдэг Facebook пэйж дээр нөгөө Борчу Жанжны түүх аудио явж байгаа. Та тэрийг сонссон уу? Борчу Жанжны түүх гэдэг. Борчу Жанжны тий. Би Борчу зэлэм хэн Сүгдээ Баатар гэж 90 хэд байс хэд онуудаар билээ манхайцсан хатнаас эхлээд манай бариад чинь тэр түүхээр их сонирхож хэлсэн. Би тэр өмнө 80-аад онуудаар Ленинград хотод дээд сургууль сурах үед бүх түүхээр сонирхдаг байсан. Миний найзууд дандаа монголчууд байсан. Тэгээд балгаж өгөөд хөгжмөд үедээ хамт сурсан. Ленинград тэр 80-аад онд. Өвдөх найзууд байсан. Одоо ч хүртэл найзууд. Тэгээд энэ түүхийг би сайн Монголын түүхийг сайн мэднэ. Уншсан, нууц тавчаа уншсан. Тэгээд манай зохиолчноор Исай Калашников зохиолч манай бариад сайн мэднэ. Тэгээд Монголын зохиолнуудыг би бас уншсан, сайн мэднэ. Тэгээд монголч дундуу явсан. Яг тэрийг сүүлийн үед тэр Борчу Жанжны төлөөр нөгөө хүүхдийн жишээ хийвэл гоё юм уу гэж надад санаа төрөд байгаа юм. Би танд тэр линкийг явуулсан. Хүүхдийн жүжиг. Тий. Хүүхдийн жүжиг. Танд би зохиолын явуулсан. Та уншаарай. За би тэр сонсоогүй. Тэр маш сонирхолтой одоо Борчу Жанжны одоо нөгөө өөрийнхөө ингээд юу түүхийг ингээ 11 юм сериал аудио бүкэр аудио номоор хийсэн байгаа. Тэгээд тэрийг сонсоод надад нөгөө юу хүүхдийн жүжиг байвал их гоё юм шиг санагдав. За бас би 2000 хэдэн 6 онд уран сайхны кино найруулсан. За. Борчу тухай. Тийм үү? Та хараагүй юм уу? Интернет байгаа. Первый Оросоор тар бичээрэй. Первый нукер Чингисхана гэдэг тийм нэртэй уран сайхны кино. Первый нукер Чингисхана. За. Первый нукер 2006 оны. Тэгээд Цуурай гэдэг эхо гэдэг бас миний найруулсан уран сайхны кино. Тэрнийг бас үзээрэй. Тэгээ. Төрөө. Та их энэ Борчу Жанжны тухайн кино яасныг сонирхолтой. Би саяны юуг санааг бол Тий. Янж буулах шиг дуртай юу? Энэ. Дуулах дуртай юу? Шүлэг унших дуртай юу? Орчуулга хийж өгч байна. Одоо хүлээжээр. Янж чи Монгол очсон уу? Монгол очсон. Янжин, ты была в Монголии? Была в Монголии. Монгол
2 жил өмнө бидний гурвуулаа Монголоор явсан Улаанбаатар. Янжимд их таалагдсан. Гамдан орж мөргөө гудамжиндаа дэлгүүрмээр явсан. Тэгээд биднийг хотын шатар хот ороход хин манай найз жижигчин Эдмийн театрын жижигчин бидний угтаж авсан юм. За. Тэгээд өглөө нүглөө Янжимд Монгол хоол их таалагдсан. Тэгээд энэ 4 дахь ангиас бас четвертая серия у нас как? Я уже не забыл. Начинается. Тэр юм өгнөдөө мартсан. Би мартдаг. Энэ охин мартдаггүй. Тэгээд надаас асууж ямар ангиас оруулах вэ гэж. Юу лавц дөрөвдөх нь. Ямар юм бэ? Не одоо дэж. Эний хайс. Өнөөдөр танай ёг гэж байгаа. Тийм үү? Өнөөдөр танай ёг яаж юм? Батма. Өнөөдөр таны ёлгог яг эхлэе. Чудо углодор таны. Ёлгог я хопти. Зов, али Батма, чавдан сли. Чудо. Надад хүнд биш. Намд хүнд биш. Тэгээд за яах вэ? Надаас бүх хажимд. Садахара, бажул я буну пчердар. Энэ манай ёлка гоёву. Их та ямар сайхан үзэсгэлэн. Гоё ёлка гэж. Гоё ёлка гэж. Муурж уничхаар. За тэгээд. Муурж бу уничдар. Батма, энэ таны угоо. Чима, манай хөгшин аба, адуушин. Айна таны эмгээгүү. Уртэнэ дэт эмгэ. Таны имя ууртай юм уу? Янжимаа таны имя ууртай юу? Ууртай биш ээ. Яа тэгээд. Тэгээд цааш нь ярина. За тэгээд. За. Пус эбдэрэ. Тэгээд үүдэн гол. Батма үүдэн гол. За тэгээд шүрээ. Янжимыг дуудвал ямар вэ? Дууддаггүй. Оргүй. За. Доорох дуртай. Бас гараараа юм бүтээдэг штэ нэг жижиг юмнуудыг хүүхэдтэй нүүдийг. Тэгээд базаа. За. Ёо. Гараараа тийм нэг урлах тийм дуртай. Тэгээд дуу сонсох дуртай дуулж чадахгүй. Дандаа Монгол дуунуудыг яадаг сонсдог. Сонсох дуртай. Тэгээд би Янжимаа чамаг ерөөсөө магтсан байна штэ. Просто супер гэсэн байна штэ чамаг Янжим. Тэгээд тэрнийг л ойлгод юм уу үгүй юм уу? Тэгээд би монголчууд
амжилт хүсэж байна. Чамд хайртай байна шүү. чамд бүгдээ хайртай штэ Янжмаа монголчууд. Баярлалаа. Баярлаа. Тий. Манай хоёр охин өнөөдөр би одоо ингэж бадмаа чагдар хоёртой ярина гэсэн чинь гэдэг гоё болоод. Тэгээд тань эрдэнэгаа одоо танд өөр юу ямар бүтээлийн санаа байна? Одоо цаашдаа ямар бүтээл төөрөхөөр та ажиллаж байна? Одоо бол Хүүхдийн театртаа бас нэг багчууд зориулж хүүхдийн мюзикл зохиож байгаа. Бурятаар. Тэгээд сая энэ 12 сарын 16-нд бас шинэ бүтээл найруулсан. Мөнгөн мөчд тийм нэртэй нэг шинэ бүтээл бурятаар бас бурят хэлээр. Бурят хэлээр. Тэгээд манай театрт 5 монгол залуу жүжигчнэр ажилладаг. Тэгээд тэр 5 монголчууд маань бас л Санкт-Петербургийн театрын их сургууль төгссөн. 10 залуучууд төгссөн. Тэгээд би тавуулын театр руу авсан. Таван Монголоо буцаагүй. Дундаас нь хулгайлсан байна да. Тэгээд би нэг Монголыг их хулгайч болсон. Тэр одоо Нью-Йоркт ажиллаж байх үед яг одоо танд ямар санагдсан бэ? Та яагаад тэр Нью-Йоркт ажил хийсэн 97, 98, 99 3 удаа тэр Нью-Йорк руу явсан. Тамаама театр гэж байдгийг. Тэгээд тэнд бас олон ажил хийсэн. Тэгээд надад их таалагдсан шүү. Тэгээд онцгойтой ажил энэ жүжигчнэр тэнд явсан юм. Манай бид бурятаас хэд олон хүмүүс түрүүн би Саяан Миржэн гуруулаа тэгээд манай найз хөгжимч Балан цэргийн Баттувшин гээд Монгол манай та мэдэн үстэй хөгжимч. Лимитээр тоглодог харига юу морин хуур дээр тоглодог манай бурят улсын юу бидэм одоо юу хөгжимч. Бурят авгатай. Тэгээд 3 удаа тэнд ажил хийсэн. Тэр театрт олон улсын хүмүүстээ тийм хамтын тийм ажиллагаа болсон юм. Япон, Хятад, Солонгос, Гавай, Great Britain, Канада, Аляска, Венесуэла хүмүүс нэг юунд нэг бүтээл орж жижиг бүтээсэн юм аа. Тэгээд Америкт амьдрал сайн цалин ихтэй. Таныг хувийн чанартай юм асуучихгүй. Танаа гэр бүлийн хүн бас жүжигч нь үү? Гоо би зөвхөн ганцаархнаа л жүжигч. Манай ээж залуу наснда Орос хэлний багш байсан юм. Манай аав түүхэн багш байсан. Тэгээд 80 онд таалагдсан юу бурхантай явсан юм. Тэгээд ах дүүнэр манай хамгийн отхон дүү лам.
Лам хүн тэгээд би цэцэг гэдэг Света гэдэг хоёр эхэр нутагтаа амьдардаг. Тэгээд хоёр ах нар гэр барьдаг. За. Тэгээд манай нөхөр музейн ажилч. Тэгээд одоо энэ гэртээ тухаггүй юм таслаад тийм ажилдаа болсон. Тэр энэ Бадма Чагдар хоёр маш сонирхолтой надад бол энэ нэг бүтээлчээр тий одоо юм уран бүтээлч хаан байхаас үл шалтгаалаад насан үеийн хүүснээ үл шалтгаалаад ийм бүтээлч байх юм боломж байна гэдгийг тэгээд энэ боломжийг харуулж өгсөн юм сайхан уран бүтээл болсон. Тэгээд танд одоо энэ санаа улам их тий өргөжөөд их олон ангитай ингээд сайхан Google-ийн кино болоод олон улсын наадамд тий юм хүүхдийн уран бүтээлийн наадамд ившээсэ гэж би хувьяасаа хүсэж байна. Манай янжин ингээд дуугаа сайхан оруулаад уул янжин бол нөгөө жүжигчин болоод их хөөрхөн хүүхэд дааж өнө багш болох шиг. Тэгээд одоо миний бодлоор бол нөгөө бас ингээд халимгууд бас ингээд таны энэ уран бүтээлээс санаа аваад эсвэл ингээд халимг тий одоо Бурят Монгол ингээд нийлсэн Бадам Чагдар хоёр халимгт очсон ч юм уу эсвэл Улаанбаатар очсон ч юм уу эсвэл гоё ийм гоё сэтгэлтэй болоод ингээд улам өвднөө тий айлтаар явсан түүхээ тий. Ингээд маш сонирхолтой сайхан байх болно. Тэгээд таныг одоо ингээд Бурятын одоо залуу үе хүүхдүүдэд ингээд хэлнийхэн соёлыг ингээд энэ Бадам Чагдар хоёроор дамжуулж ингээд одоо дамжуулж сургаж өвлүүлж эдгээр өрн дуудаж байгаад одоо маш их баярлалаа. Бүх монголчуудынхаа өмнөөс энэ бол маш сайхан гэгээлэг үйл байна. Зөв. ертөнц дэлхий хязгааргүй штэ. Энэ наалталд байсан юу харж штэ. Атлас байж. Бадам Чагдар хоёрыг чинь сэдвэд олон байна штэ. Тий. Бадам Чагдар хоёрыг бас одоо ингээд эдэн бүрэгт ирж болно. Тийм. Одоо найзтай болно тий. Тий. Штэ. Тийм. Тэгээд одоо энэ миний одоо энэ түрүү асуух гэсэн юу бол та өөрөөсөө яриан дотроо хэлчихлээ л дээ нөө 20 сартуул аялгаар ярьсан гэд өшөө цаашдаа одоо ингээд таны энэ юун дээр одоо 20 гаруй Бурят аялга байна тий 20 гаруй тэрнээс та тий ер нь Бурят аялгыг тооцох юм бол нэлээд хэдэн юм аялга байгаа тий олон төрлийн аялга байгаа тий. Тийм байгаа. Аймагт төрлийн аялга гэдэг байгаа л ингээд тоолоод үзэхэд Бурят улсад 20 гаруй аймагуд байна шүү дээ. Тэгээд аймагт бас л өөрийн тийм нэг сонин аялгуу яриад тий. Нутгийн аялгуугаараа ярьдаг уу? Тэгээд өөрсдөө аялгуугаар ярьдаг. Тэр өөрөө эсвэл та энэ хойш татхууд аялга дээр энэ цаашдаа бүтээлээ төрөх үү? Та юу гэж боддог? Юу гэнэ муу сонсогдоод байна. Цаашдаа Бадма Чагдар хоёр хийхдээ энэ бусад Бурят аялгыг татаж оролцуулах уу эсвэл энэ 20 сартуул аялгаар явуулаад байх уу? Энэ Чагдар Бадам хоёр чинь мэнийг бодоход Бурят аймагуудаар зочилж явмаар байна. Тэгэл тэр очсон зочилж ирсэн аймагта тэр л юм маягаар гэл аялгаагаар сурж байхын бас л тийм сонсомоор байна гэж би бодож байна. Тийм маш сайхан санаа байна. Тийм маш сайхан санаа байна. Тэгээд одоо ингээд шинэ жил ирж байгаа юм чинь та одоо бүх таныг үзэж байгаа
дэлхийд даяар тархан суусан монголчуудаа хэлэх дамжуулах мэнд байвал та одоо дамжуулна уу? Дамжуулнаа. Энэ одоо орж байсан энэ шинэ жилээр та бүгднийг л их амарчилж байна. Тэгээд манай хөх монголчууд та гэдэг яг зөв ярьж штэ. Энд жил Монгол торгот Монгол угсаатан хөх монголчууд энэ дэлхийг 1300 жилийн үеэр л Чингис хаанаас хэлээл энэ ч монголчууд чинь тийм өндөр нэр цолтой болсон. Тэгээд тэрнээ бид мартах хэрэггүй шүү дээ. Тэгээд өв дээдсингээ цэцэн сургаалуудыг л цахиж явж л цаашдаа манай ерөөдүйн залуучуудад бас дашрамдуулан бас л дамжуулж өгөх хэрэгтэй шүү. Соёлоо занчлаа хилээ мартах хэрэггүй шүү. Түүхээ манай юм бахархдаг манай монголчуудыг түүхээ ерөөс мартах хэрэггүй шүү дээ. Тэгээд манай ерөөдүйдөө бас л залуучуудаа Улаанбургасуудаа хэлж өгөх хэрэгтэй, сургах хэрэгтэй шүү. Тэгээд би бас сая нэвтрүүлэгт орж бас иймэрхүү юм бас өөрөнгөө захиа хэлсэн. Та биднийг манай боряд улс Монголоо мартсан гэж та бидгий санаарай гэж. Бидний Монгол дэшээ хараад байдаг шүү дээ. Борядууд чинь ихэнх борядууд монголоороо их бахархдаг шүү дээ. Манай Монголын тийм өндөр шагналд хүртсэн нэртэй цодтой монголчуудаараа бид их бахархдаг. Тэгээд энэ хөл хорио өнгөрөхөд л юм бие биедээ явцаж зочилж аяншилжил явах хэрэгтэй. Тэгээд халимаг буряач вэ, халх буряач вэ, халх монголч вэ, халимаг монголч вэ, буряад монголч вэ, дэлхийн хуу буряа монголчууд бидний бүгдээр хөх монголчууд л гэж тэрнээ мартах хэрэггүй шүү. Тэгээд энэ шинэ жилдээ сайхнаар орё. За баярлалаа. Тэр орё гэж л би ерөөж байна да. Тэгээд одоо Январ Цаармон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа соёлын арга хэмжээнд бас маш сонирхолтой ярилцлага өгсөн танд бас их баярлалаа. Баярлалаа. би болохоор ингээ одоо Эрдэнэгойда Янжимда тэгээд ингээ цаг зав зарцуулаад ингээд хамаг монголчуудад өөрсдөө танилцуулахаар ингээд хурц ирсэнд их талархлаа. Тэгээд та хоёрын энэ хийж байгаа үйл зөвхөн буряд түмэн биш, халимаг түмэнд халбайсаа. Тэ одоо халимгийн багчууд бас ингээд монголоос яриасаа гэж би хүсэж байна. Тэгээд та бүхэн танаа гэр бүлд, танаа театрын хамт олон нийт буряд түмэндээ өөрлөгч нарта Шинжааны 100 гарынханда одоо бас Киргиз туга 100 гарын халимгуудаа тэгээд монголчуудаа, бурядуудаа, хуваадаа, горны алтад бас байгаа хөх толготнуудаа ингээд нийт халимгуудаа, нийт монгол ахын дүүстэй энэ одоо энэ цаг үеийг бид нэр бүтээлч байх, бурхнаас заяасан, тэнгэр эцгээс заяасан юм мөчлөг байна гэж тооцоолоод бүгдээрээ эрүүл эмх байж, бүгдээрээ бүтээлээр амьсгалж, бүгдээрээ энэ одоо дэлхийг дахин одоо шин санаагаар, шин бүтээлээр байлдан дагуулъя гэдэг ийм ерөөл уриалга хийж байна. Тэгээд та бүхэн ирэх жилдээ бүгдээрээ эрүүл эмх байгаарай. Илгээрээ инх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж бүх Монгол бүх толготнууд бүгдээрээ дэлхийн түмний манлайд байх болтугай. Ингээд
тий Ураа. Тий. та бүхэнд одоо ингээд сайн сайхан бүхний хүсэн өрөө. Тэгээд тантай болон янжимтай дараа дахин уулзсан байх гэж найдаж байна. Ягаад тэгэхээр бид нар бас одоо яг энэ хүүхдүүдэд бас хамтарсан юм бас нэг удаагийн лайв хийх байх. Тэрэн дээр яг Монголоос, Бурядаас, Халимгаас ингээд яг Монгол хүүхдүүдийг оролцуулж байгаа нэг нэвтрүүлэг бас хийнэ. Тэрэн дээр би бас янжмыг оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээд одоо нөө та хоёрын үүрэг зөвхөн Бурядад биш, нийт монголчуудад бас хүүхдүүдэд монгол хэл заахад хойрлогдсон. Их ажил, том ажилтай бодлоо та хоёр. Тийм байна. За ингээд дааж авах хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Тийм ээ. Бид бүгдээ хамтын ажиллагаа тий одоо бүх монголчууд хамтдаа ихтэй байж хамт ажиллая. Тий. хамтдаа ингээд бүгдээрээ сайхан энэ Чагдар Бадмаа хоёроо дэлхийн төвчөнд авцанд гаргахын төлөө урагшаа. За тэгээд та хоёрт шинэ жилийн минь төргий. Тэгээд шинэ жилийн минь төргий. Баярлалаа. Баярлалаа. Би жавар өгнөөс бэлэг авсан уу? За. За баярлалаа. За баярлалаа.